Сургалт тоглоом, төрслөг урлаг. Тоглоомын нэр баг оюун. Тоглох нас 5. Зорилго 100 утас ашиглан хав гаргаад багийг залган ойж баг хийх. Багийг чимэглэх аргаар амтан бүтээх. Хэрэглэх бүм эсгий, ойдог зүү, утас, эрзийн, амтны баг. Алхам 1. Эхлээд хүүхэд эсгийн материал болон зөвлөгч зүү амтны багийг сонгоно. Эсгий дээр амтны толгой, бие, бүхэл хэсгүүдийг сүвлэж эхэлнэ. Хүүхэд өөрсдийн хүссэн амтны дүрсийг сүвлэхүүр сонгоно. Жишээ нь муур, нохой, үхэр, шувуу гэх мэт. Алхам 2. Энэ тоглоом нь хүүхдүүдэд амтны дүрсийг эсгийн материал дээр сүвлэн хавж ойно. Хүүхэд сүвлэж ойсон хэсгүүдээ утсаар холбож нэг бүтэн амтан үүсгэх. Хамгийн гол нь эдгээр хэсгүүдийг зөв тогтвортой холбож амтны дүрсийг бүтээнэ. Амтны хэсгүүдийг сүлсний дараа тэдгээрийг хооронд нь холбож тогтвортой болгоно. Бэлэн бэлтцийг ашиглан ам, хамар, нүд, сахлыг зааврын дагуу зөв байрлалтай наана.